Дэлхийн нийтийг шинэ вирусны халдвар цочроо олон улсын биотехнологи, анагаах ухааны эрдэмтэд судлаачид шинэ вакцин бүтээгдэхүүн гаргаж авахар өрсөлдөж өдөр бүр шинэ мэдээлэл ирж байна. За тэгвэл манай улсын эрдэмтэн судлаачид ямар төвшөнд ажиллаж байна вэ? Цаашдаа ч гэсэн үргэлжлэх биотехнологийн дайн халдварт өвчний эсрэг бид хэрхэн бэлэн байх талаар өнөөдөр хөндөөн үзүүлэхээр би зорж байна. За энэхүү сурвалжлагаас үзэгч та бүхэн манай улс 90-д жилийн өмнө анхныхаа вакциныг гаргаж байсан, Монгол хүний цуснаас вирусны халдварын нийлэгжилтийг зогсоох бэлтгэл гаргаж авсан зэрэг сонирхолтой баримтуудыг хүлээн авч үзэх болно. Манай шинжлэх ухааны хэмжээнд дэргээд. За эхлээд түүх сөхий 1933 оноос эхэлж манай улс орчин үеийн биотехнологийн аргаар вакцин үйлдвэрлэж эхэлсэн. Тухайн зөвлөлт холбоод улсын эрдэмтдтэй хамтарч вирусээр дамждаг цагаан цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг эх орондоо үйлдвэрлэж, нийт хүн амаа вакцинд хамруулж 1940 он гэхэд цагаан цэцэг өвчнийг бүрэн устгасан Азийн анхны улс болж байжээ. Өнөөгийн нөхцөлд бидэнд ийм боломж бий юу? Монгол улс вакцин үйлдвэрлэдэггүй юм шиг, үйлдвэрлэж чаддаггүй байсан юм шиг ингэж ойлгож болохгүй. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны технологийн сан, шинжлэх ухааныг санхүүжүүлэх хэлбэр нь бол тогтмол өөрчлөгдөж өсч эхэлсэн. Манай төвд бол нэг 20 гаруй эдмэжлэгийн төсөл хэрэгжсэн байдгийг. Олон ийм өвөрмөц юмнг бол энэ дархлаа сайжруулах ийм бүтээгдэхүүнүүд судалгааны явцад гаргаж авсныгаа үйлдвэрлэлд нэвтрүүлэх ийм зорилготойгоо энэ дээр тэгэхээр дараачийн зөвшөөрүүлэх гэсэн ийм төсөл авчих юм бол бид нар энийг үйлдвэрлэхэд бэлэн болоод байна. Тэгээд энэ бол хамгийн сүүлд бас энэ альбумаа хийхээ хажуугаар гепатитас сэргийлэх юм өвөрмөц юмнг бол энэ загвар гаргаад авсан байна. За шинжлэх ухааны технологийн сангаас жил бүр 500 гаруй төсөлд 10 гаруй тэрэм дүргийн судалгааны төслүүдийг сонгон шалгаруулж санхүүжилт хийдэг. Нийт санхүүжилтийн 20 гаруй хувийг анагаах ухааны салбар эзэлж байгаа юм. Тухайлбал Монгол хүний цуснаас вирусын халдварын нийлэгжилтийг зогсоох бэлтгэлийг гаргаж авсан. За өөрөөр хэлбэл ямар нэгэн өвчний вирус хүний биед халтахад түүний дархалтыг зогсоох уургийн бэлтгэлийг гаргаж аваад үйлдвэрт нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Зөвхөн энэ шинээр сэргэж байгаа ч гэдэг юм уу, дахин буюу шинээр гарч байгаа халдварын нэг жишээ. Энэ бол зөвхөн коронавирусаар дуусахгүй. Цаашдаа бол өчнөөч халдвар гарч болно. Тэгэхээр зэрэг Монгол улс өөрийн шинжлэх ухааны технологийн батин цаалаа дэмжиж хөгжүүлснээр энэ бол цаашдаа манайх аль болохоор гаднын гар харахгүйгээр өөрсдөө оншилдог, эмчилдэг, сэргийлдэг бэлтгэлээ дотооддоо үйлдвэрлэх хүнс болох юм аа. Яг дотоодын бүтээгдэхүүн бол өөрийнхөө монгол хүндэд таарсан, монгол хүнийхээ цус илдэс, монгол хүнийхээ генд суурилсан ийм бүтээгдэхүүн учраас аль болохоор монгол хүндээ илүү зохицолтой, илүү үр дүнтэй байдаг. Шинжлэх ухааны технологийн сан суурь судалгаа, инновац хамтарсан төслүүдээс гадна төрөл бүрийн тэтгэлэг зэрэг 10 орчим төрлийн судалгааны төсөлд санхүүжилт хийж иржээ. Гэхдээ тэтгэл нь зөвхөн эрдэмтдийн судалгааны төслүүдэд л зарцуулагддаг байсан. Харин засгийн газрын тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор судалгааны үр дүн, бүтээл, үйлчилгээнд зохиц дэмжлэг үзүүлэх боломж энэ оноос нээгдэж байгаа юм а. Засгийн газрын тусгай сангийн хууль шинжлэгдээд 2020 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн байна. За хэд хэдэн давуу талтай заалтууд хуульчлагдсан байна. Судалгааны төслөөс гарсан үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх, инновацийн үр дүнг зах зээлд борлуулах, гадаадын зах зээлд борлуулахад дэмжлэг үзүүлэх гэсэн тодорхой заалтууд орсон байна. Өнөөгийн нөхцөлд манай улс шинэ коронавирусыг эмчлэх, энэ бэлтгэлийг шинээр гаргах хэмжээний туршилтыг лабораторид хийх боломжгүй байна. Гэхдээ вирусны халдварын нийлэгжилтийг зогсоох, хүний дархлааг дэмжих уургийн бэлтгэлийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Ширээн дээр харагдаж байгаа эдгээр бэлтгэлүүдэд клиник туршилт хийхэд амжилттай болсон. Харин одоо бидэнд үйлдвэрлэх мөнгө хэрэгтэй. Вирусны халдварыг дарангуйлах интерфероны үйлдвэрийг барьж байгуулахад л 4 тэрэм гаруй төгрөг хэрэгтэй гэж тооцоолжээ.